Бяцхан Баатар сургамжит өгүүлэг. Нарлаг нэгэн өдөр Бяцхан туяа түүний дүү болох Батнар гэрийнхээ хашаанд тоглож байв. Дүү Батна гинэт аавынхаа хэргэлдэг шүтэнцний хайрцгийг олж харав. Энэ шүтэнцний хайрцаг ямар хөвгчлөлтэй харагдана вэ? Үүнийг шатаагаад үзэхүү гэж Бат эгчтэй хэллээ. Болохгүй. Ээж шүтэнцээр тоглож болохгүй гэж хэлсэн. Гал бол маш аюултай гэж туяа дүүдээ хэлв. Бат түүний үгийг сонсохгүйгээр шүтэнцний хайрцгийг авч нэг ширхэг шүтэнцийг асаахад жижигхэн гал дөрвөлдсөн асжээ. Тэр хоёрыг айсандаа балмагдаж байх хооронд салхины улмаас гал модны навч руу тархаж аюултайгаар шатаж эхлэв. Тэр үед тэдний хөөс жаргал гүйж ирээд ээж нь онцгой байдлын ус руу дуудлага өгч байгааг хэлээд савтай усыг авч гал руу цацхад гал унтарчээ. Ээж аав нь тэдэнд галын аюулыг сануулж шүтэнц болон асаагуур нь тоглоом биш гэдгийг тайлбарлаж өглөө. Тэд гал гарсан тохиолдолд онцгой байдлын 70-53-101 дугаар цалгах эсвэл өөрт ойр байгаа хүмүүсээс тусламж хүсэх хэрэгтэйг туяа Батнарт санууллаа. Туяа Бат хоёр ийм аюултай үйлдэл хийсэндээ ичиж жаргал ахтаа баярлаа гэж хэлв. Тэд тэр өдрөөс хойш галаар тоглож болохгүй гэдгийг ухаарч галын аюулын талаар үргэлж сэрэмжтэй байдаг боллоо.